амар тайвныг олгоно. Сэтгэл зовнилыг давхна. Чухал санамж. Энэ бичвэр нь ангаах ухааны найдвартай мэдээлэл агуулсан хэдий ч эмчийн зөвлөгөөг орлуулах зорилгогүй болно. Ингэж санагдаж байсан үе бий юу? Эхлээд би ангалын ирмэг дээр зогсож байгаа мэт санагддаг байлаа. Тэгснээ ангал руу хүл алдан хальтарч эцэст нь ямар ч барих барьцгүйгээр доош ундаг байлаа. Танд ингэж санагдаж байсан үе бий юу? Энэ хүн бол Багтраа твдэлтээр шаналсан хүн юм. Санаа зовнил тахал болжээ. Бидний дийлэнх нь гэр бүлийн асуудал, ажлын стресс, санхүүгийн бэрхшээл, хэрүүл маргаан, буруутай санагдах, хотын амьдралын хүндрэл, хэд их мэдээлэл болон бусад түмэн бэрхшээлүүдээс болж эцэж туйлддаг. Сая хүмүүс санаа зовнил, Багтраа твдэлт, айдсууд, өөрийн мэдлэгүү хинээтэх үймэрэл, нисгээс айдаг айдас, гэмтлийн хожуугийн дарамт эмгэг. Энгийнээр илэрхийлэхийн тулд бид Багтраа твдэлт болон твдэх эмгэг гэсэн хэллэгүүдийг эдгээр зовлонт эмгэгүүдэд шүхрэх хэллэг болгон ашиглах болно. Магадгүй та өөрийн асуудлыг юу гэж нэрлэхээ мэдэхгүй байж болох юм. Харин таны мэдэж байгаа нь учир битүүлэг шинж тэмдгүүд таныг дарамтлж байгаа. Эмч таныг үзээд эрүүл байна хэмээн оншилсон. Та өөрийгөө эргээд өмнөх шигээ болох болов гэж бодох. Хэрвээ эдгээр дурдсан зүйлс таны нөхцөл байдлыг илтгэж байгаа бол үүнд эмнэл байгаа гэдэгт итгэж болно. Тэгэхээр та энэ номноос эдгэрсэн 3 хүний бодит түүхүүдийг сонсох болно. Нэмээд Багтраа твдэлтийн үндсэн эмчилгээ нь хэдэн зууны туршид Библиэд заагдсан байдгийг та мэдэж авах болно. Эрнигийн ололт. Эрни бол мэргэжлийн зөвлөгч. Гэвч тэрээр твдэх эмгэгтэй болохдоо яахаа мэдэхгүй байлаа. Тэрээр өөрийн түүхийг ингэж өгүүлсэн юм. Би хэдэн сарын турш өөрийгөө хит их ачаалсан. Тэгэд миний зүрхний хэм алдагдаж, тамир тэнхээгүй болж эхэлсэн. Хэдэн удаагийн ийм шинж тэмдгүүдийн дараагаар би ажил дээр хурлын үед муужран унах төгсөн юм. Эмч маань намайг мэдрэлийн ядаргаанд орсноос ингэж зовирлж байгаа учраас амар гэж зөвлөлөө. Тиймээс би 7 хоног амарсан. Эргээд ажилдаа ортол дараагийн дайралт ирсэн. Тэгэхээр нь сар ажиллахгүй байлаа. Гэвч 7 хоног болгон шахуу өөр хүндрэлүүдийг мэдэрч 2 гар болон их бие маань бүхэлдээ халуун шатаж байгаа мэт мэдрэгддэг байсан. Чи үүнийг ялан дийлж чаднаа. Тэмцсээр л бай. Тэгэд хинэн босс болохыг үзүүлээд өг гэж би өөртөө хэлж байсан. Гэвч хичээх бүрт бие маань эцэж цуцсан дагжин чичирч төгсдөг байсан. Тэгээд би дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөөр эмнэлэгт очлоо. Бүх юм хэвийн боловч өнөөх дайралтууд дахин давтагдсаар л байсан. Найз маань надад чи хитрхи их ажиллаж байна. Удаан хугацаанд амрах хэрэгтэй. Тэгээд л зүгээр болно гэж хэлсэн юм. Тиймээс би бүхий л зуны турш амархаас бүр залхатлаа амарлаа. Би ажлаа санаж олох ёстой мөнгөө олохгүй байгаадаа буруутай мэд санагдаж байсан. Гэвч намайг жаахан ахиц гаргахад л өөр нэгэн дайралт ирж намайг тамир тэнхээгүй болгож утралд оруулдаг давтамжтай боллоо. Тэр зун надад 18 дайралт иржээ. Би эдгэрхийг туйлын ихээр хүсч юуг буруу хийгээд байгаагаа тааварлах гэж оролдсон. Би гэртээ байлаа. Машин барихгүй байсан. Аяанда би өөр нэгэн дайралт ирэх сэдэлт болчихгүй гэж айн юу ч хийхээс татгалздаг болсон. Харин нэг өдөр дээврээ онгочиж байхдаа нэгэн хуучин ном олж түүнийгээ уншихаар шийдлээ. Тэр ном маань нөхөр нь алуулсны дараа бурханд хорссон нэгэн эмэгтэйн талаар өгүүлсэн байсан. Тэр эмэгтэй хүлцэж буй залбирал болоод хүлээн авч буй залбирлын ялгааг мэдтлээ бурханд ууралсан уурнаасаа бүрэн чөлөөлөгдөж чадаагүй байжээ. Хүлцэж буй залбирал нь
бурханд гоморхож өөрийгөө өрөвдөж байгаа хэрэг юм. Нөгөө дээгүүр хүлээн авч буй залбирлана. Эзэн, миний нөхцөл байдлаас үл хамааран та намайг хайрласаар байдгийг би мэднэ. Тиймээс би энэ бэрхшээлийг үлдсэн бүхий л амьдралын маань туршид байсан ч хүлээн авч байна хэмээн баярлдаг. Энэ түүхийн хариуд би Аава, би өөрийн өвчнийг үлдсэн амьдралын маань туршид байсан ч гэсэн хүлээн авч байна гэж залбирсан юм. Харин сүүлийн хэдэн үгийг хэлэхэд хэцүү байсан ч гэсэн тэдгэрийг хэлснээрээ би удаан хугацааны туршид мэдрээгүй амар амгаланг мэдэрсэн юм. Тэгээд дараагийн өдрийн өглөө нь нэг найз маань өөр нэгэн номыг надад зээлдүүллээ. Тэр ном нь Тэвдэх эмэггийн тухай байсан. Миний нөхцөл байдлыг ян тан тайлбарлсан байлаа. Уншиж эхлэхээс хагас цагийн дараа гэхэд би хариултыг нь олсноо мэдэж байв. Би дараагийн дайралт ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Өөртөө ногдуулсан бүхий л сэрэмжлгүүдэд зөрчиж, ихээр ажиллаж, 200 бээр газар машинаа жолоодлоо. Тэгээд дайралт ирэх үед бүхий л биеэр маань халуу шатаж буй мэт болоход би тайвширч, тогтуунаар завиурууд минь тавтай морил, зугааз. Чи надад их ширүүн дөрөн байна. Гэхдээ зүгээрээ. Яагаад гэвэл би одоо чамайг ойлгодог болсон. Би чамтай тэрсэлдэхгүй гэж хэллээ. Өмнөх дайралтууд маань хэдэн цагаар үргэлжилж намайг туйлдуулдаг байсан юм. Энэ дайралт маань 30 минутанд л алга болсон. Ингээд би эдгэрлийн зам дээр ирснээ мэдсэн юм. Хэрвээ та Эрний юу олж мэдсэнийг мэдхийг хүсэж байгаа бол үргэлжлүүлэн сонсоорой. Мэдрэлийн систем хэрхэн ажилладаг вэ? Мэдрэлийн систем нь тарих нугас болон бүх биеэр тархсан мэдрэлийн судлуудаас бүрднэ. Жижиг цахилгаан цэнхүүд энэ системээр аялж өөр булчингуудад хөдлөхийг тушааж байдаг. Тэгвэл танд хямрал нүүрлэхэд таны мэдрэлийн судлууд ямар хариу үйлдэлүүд үзүүлдэг вэ? Зам хөндлөн гарч явахдаа хурдтай ирж буй машинд мөргүүлэнгээ алдан гарлаа гэж бодъё. Учирч болзошгүй байсан осол нь таны тархинд цочрол өгснөөр хүйтэн хөлс цутгаж, зүрх дэлсэж, амьсгал түргсэж, цээж давчтан хэвлийгээр хүндүрлэнэ. Ийм бие махбодын огцом өөрчлөлт нь таны мэдрэл эдвэгчлд орсноос бий болж байгаа юм. Аюулыг мэдэрснээр таны мэдрэлийн судлууд зарим булчирхаанууд руу мэдээлэл өгснөөр тэдгээр нь биед олон төрлийн шингэн ялгаруулдаг. Аюулаас болж эдвэгчдэг хамгийн чухал булчирхай бол бөөрийн дээд булчирхаанууд юм. Энэ хос булчирхаанууд нь бөөрийн ойролцоо байрладаг ба адреналин гэдэг шингэн ялгаруулдаг. Энэ бодис нь таны биед улаан гэрэл асааснаар амьсгал тань давхцаж, зүрхний зохилт тань түргсэх гэх мэт шинж тэмдгүүд бий болдог байна. Бидний гуурлах, айх, баярлах үед эдгээр шинж тэмдгүүд аяндаа үүсч байдаг. Эдгээрийн оршин байгаа нь бидний мэдрэл, жам ясны дагуу ажиллаж байна гэсэн үг. Мэдрэлийн судлууд доголддоггүй. Тэд хямралтай нөхцөл байдалд маш оновчтой хариу үйлдэл үзүүлдэг. Тэвдэх эмгэгийн шинж тэмдгүүд. Бидний асар их стресстэй ертөнцид дийлэнх нь тэвдэх эмгэгийн эрмэгдээр амьдарч байна. Бидний мэдрэл хит мэдрэмтгий болоод ирэхээр бактери твдэлтэнд өртөх боломжтой болдгоо. Энэ нөхцөл нь удаан хугацааны турш дарамтанд ор амьдрах, эсвэл гэр бүлдэх үхэл, эсвэл ажлаа алдах гэх мэтийн генетийн том асуудлуудаас шалтгаалan бий болдог. Байнгын эсвэл туйлын их тач чадлаас болон мэдрэлэнд хит мэдрэмтгий болсон хүмүүс иймэрхүү зүйл ярьж эхэлдэг. Би зүгээр л нэг мэдрэлийн судлуудын цомирлог. Би үнэхээр арчаагүй амьтан болж байна. Миний мэдрэл сүрлээ. Тэгвэл бактери твдэлт нь хит их адреналин ялгарсны улмаас биедик түгшүүртэй сэрлүүдийг сэдээснээр үүсдэг байна. Тэгвэл тэр завиуруудыг илүү нэгтлэн судлаа. Хүн бүрт ижил завиурууд байхгүй. Та эдгээрийн нэг болон нилээ дээр нь шаналж байж болох талтай. За үүнд таныг тамирдуулж буй хөршинг ядаргаа.
аарсаар хэрэггүй юмд эмзэглэх, гомдох, эмзэг байдал. Гар хөлөөр зүгээр хатгуулж буй мэт өвдөх. Гар мөр нуруугаар халуу шатах, булчин чангарах, шүрмэс татах, гэдэс бацлах, хоол шингэхгүй байх, гүйлгэх, эсвэл ойр ойрхон шээх, зүрх түргэн цохлох, дэлсэх, хим алдагдах, эсвэл зүгээр л өвдөх зэрэг зүрхний эмгэгүүд. Дагжих, салгалах, хоолоо зангирах, гүнзгий амьсгаа авч чадахгүй байх, толгой эргэх, ухаан балартан сул байх, эсвэл дотор муу харах, тархиар хатгах, толгой хүчтэй өвдөх. За эдгээр биеийн зовиурууд нь оюун болон сэтгэл санааны зовиурууд болох урам хугарах, сэтгэл гутрал руу хөтөлдөг. Юу нь болохоо байчаад байгаа юм болоо гэж та зовнина. Энэ ойлгомжгүй хачин жигтэй өвчнөөс та хизээж салахгүй юм шиг санагдана. Та өөрийнхөө хуучин цог золбоотой ирч хүчтэй байсныгаа санана. Шаналгчид аяндаа дайралт сэдэж болзошгүй альва хувийн харилцаа холбоо болон үйл ажиллагаа арга хэмжээнүүдээс зайлсхийж эхэлдэг. Тэд хаалгаар гарвуу үгүй юу төгшүүр зовнил хүчтэй хатгахыг мэдэрч эхэлдэг. Тэд хурал зөвлөгөөний үеэр шаардлага гарвал түргэн гарахад бэлнээр хойд талын игнэнд сууна. Яг үүнтэй адил шалтгаанаар тэд ресторанд хаалгатай ойрхон ширээ сонгодог. Аажимдаа шаналгчид олныг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаанаас зайлсхийж гэртээ шигдэх болдог. Сэтгэл судлаач нар үүнийг агорафобия буюу орон зайнаас айх өвчин гэдэг. Энэ нь олон нийтийн газар болон нийтийн худалдааны газраас айх, мэгдэх гэсэн утгатай юм. Хэрвээ та өөртөө би эдгээр зовиуруудын заримыг нь мэдэрч байгаа гэж хэлж байгаа бол та твдэх эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байж болох юм. Та зовиуруудаа хэдхэн сар, хэдэн жилээрч тээсэн бай. Таныг шаналгаж байдаг зүйлийг ангаах арга зам байдагт итгээрэй. Эхлээд та өөрийнхөө асуудлуудыг ойлгох ёстой. Асуудал. Айдас, адреналин, зовиур гэсэн мөчлөг. Таны бие дарамт ихтэй нөхцөл байдалд цусанд адреналин нийлүүлснээр дээр дурддагдсан бие дэх зовиуруудыг сэдэж өгдөг. Хэрвээ таны мэдрэл мэдрэхүүн хэвийн хэмжээнд байгаа бол тэдгээр шинж тэмдгүүд нь цочмог бус болоод удаан үргэлжилдэггүй. Гэсэн хэдиж та хэрвээ аль хэдийнэ мэдрэлийн цомирлог болчихсон бол адреналинд үзүүлэх хариу үйлдэл нь илүү тод томрон бактери твдэлд үүсгдэг. За тэр бактерилийн үеэр олон хүн занганд ордог юм. Тэд өөрсдийн мэдэрч буй төгшүүртэй, хачин жигтэй мэдрэмжүүдээс айж эхэлдэг. Тэд дараагийн дайралт нь хэр хүчтэй байх болоо гэж боддог. Зарим нь олон нийтийн дунд нүдний булаа болж гидсгүүлгэж бүтлгүйдэх үедээ гэж айдаг. Бусд нь өөрсдийгөө зүрхний шигдээс болохын эрмэгдээр байна гэж таамаглан цаг үргэлж зүрхний цохилтоо хэмжиж мөхлөө тэчяадан хүлээж байдаг. Та айдас, төгшүүр бүхий хариу үзүүлэхэд таны мэдрэл яадгийг та мэдхүү. Тэд бөөрийн булчирхаанууд руу өшөө илүү адреналин ялгаруул гэсэн мэдээг явуулдаг. Булчирхаанууд мэдэгдлийн дагуу үйлддэг. Тиймээс та илүү олон зовиуруудыг мэдэрнэ. Та илүү ихээр санаа зовно. Үр дагаварт нь таны бие илүү их адреналин ялгаруулна. Нэг удаагийн бактерилийн үед энэ мөчлөгийг та нилээдгүй удаа туулж болох юм. Энэ нь гал дээр шатхуун дахин хийж байгаатай адил юм аа. Та зовиуруудтайгаа тэмцэх үед гарах үр дүн нь бүр гамшигын байдаг. Та биеэ чангалж, эрэлхэгээр тулалдагч таны чармаалт тэр бактериыг л илүү удаан болон хүчтэй болгож өгдөг. Учир нь таны бие илүү их адреналин л захиалаад байгаа хэрэг юм. Тэгвэл дараах алхмууд адреналин зовиур гэсэн мөчлөгийг тодорхой хэлж өгнө. За нэгдүгээр алхам. Зовиуртай хариу үйлдэл үзүүлэхдээ та айдас, уур эсвэл тэмцэхээр санаа шулуудан хариу барина. Энэ хариу үйлдэл нь илүү их адреналин ялгаруулдаг. За хоёрдугаар алхам. Адреналины хэмжээ их байгаагаас зовиурууд ихсдэг. Гуравдугаар алхам. Хэрвээ та илүү их ууртай догшноор хариу үзүүлбэл энэ бүх үйл явц таныг эцэж туйлдтал давтагдах болно. Ганцхан тэр үед л биеийн дэх адреналины хэмжээ буурдаг. Энэ бол твдэх эмгэгийн аюултай занга юм.
Унтраахыг хамгийн ихээр хүсч буй галаа та өөрийн ирэхгүй өрдөөд байна гэсэн үг юм. Эмнэл мөчлөгийг таслах нь. Бидний өөрсдийн алдаа мадагтай бодол нь үргэлжилсэн бактери твдэлтийн үүсгэгч нь болоод байгаа учраас дараах 4 шатлал бүхий эмчилгээ нь гайхалтай энгийн зөвлөмж байх болно. Та өөртөө юу учруулж байгаагаа таньж мэдэх. Одоо та мэдрэлийн систем тань хэрхэн ажилдгийг ойлгож сурсан. Уур, айдас, тэсвэрлэлт нь илүү их адреналины ялгаралтыг барагтаа зогсоодгүй гэдгийг сурсан. Тийм учраас та өөртөө миний бие ингэж л ажилдаг. Би зүгээр л илүү зохистой хариу үйлдэл хийх хэрэгтэй гэж өөртөө хэлээрэй. Зовиуруудаа найз нар шигээ хүлээн авах. Айдас, адреналин, зовиур гэсэн мөчлөгийг таслахын тулд зовиуруудаа зүгээр л найз нараа болгон хүлээн ав. Тэдгээр нь юу юугүй болох гэж байгаа зүрхний шигдээс эсвэл үхлийн аюул төвчний шинжүүд биш юм аа. Тэдгээр нь танд мөнхийн аюул учруулж чадахгүй учраас тэднээс айх эсвэл тэмцэх шаардлагагүй. Удахгүй таны биеийн дэх адреналин багасч багтрал дуусна. Тэр зовиурууд нь таны төлөв байдлын тусгалал гэсэн үг. Тиймээс та хүлээн зөвшөөрөх төлөвт байгаарай. Дайралт бүрийн турш тайван бай. Багтрах үедээ суугаад эсвэл хэвтээд амар. Толгойн хуухнаас хөлийн хурууны үзүүр хүртэл бүх булчингуудаа тайвшир, сулраарай. Тэгээд сайхан амар гэж хэлээрэй. Ямар ч зовиор илэрсэн байд тэднийг тоолгүй орхи. Асуудал үүсэх үе гэж бүү чагна. Зүрхний цохилтоо бүү хэмж. Төрөгссөн зүрхний цохилт тухайн үедээ тавгүй байдаг ч энэ нь танд аюул учруулахгүй. Та зүрхээ ачааллахаа болвол таны зүрх түргэн цохилгоо болно. Амьсгалаа анзаарч байг. Цээжний дээд хэсгээр богино түргэн амьсгалахаас зайлсхий. Харин зориуд удаан гүнзгийгээр амьсгалаарай. Өөр зүйлд бодлоо төвлөрүүлээд өөрийгөө тухайн нөхцөл байдалд эсвэл үзэгдэлд байна гэж төсөөл. Амархан, айдас, адреналин, зовиур гэсэн мөчлөгийг тасалж байдгаа. Цаг хугацаа өнгөрөхийг зөвшөөр. Эдгэрэл нь үйл явц юм. Таны мэдрэлийн судлуудын мэдрэгшил намжих зур хэдэн 7 хоног төвчээртэй байгаарай. Та үргэлжлүүлэн бактерлуудтай уулзрах боловч тэдгээрт тайвнаар хариу өгснөөр тэдгээр нь хүч, үеэрлийн хувьд суларч эхлэнэ. Хэрвээ та бактерлуудаа өөрөө захирч чаддаг бол гайхалтай. Гэсэн хэдиж зарим хүмүүс систем дэх үлэмжих адреналинаасаа болоод маш их тамиргууддаг. Зарим нь гүн хямрал, санаа зовнилтой хавсран шаналдаг. Ийм нөхцөл байдлуудад танд тохирсон зовнилын эсрэг эмийн жор бичиж, таныг бэрхшээлээд аваад эдгэрэх замд оруулж өгч чадах эмчийн тусламжийг ирэх хэрэгтэй. Зохистой амарч, зохистой дасгал хөдөлгөөн хийж бай. Өдөр бүр өөртөө ачаалал багтай, хүрч болохоор зориг тавьж завгүй бай. Та өдөр ирэх тусам дээрдэх болно. Гэхдээ явцаа хэмжих гэсний хэрэггүй. Та үр суулгах чад хэрхэн ургаж байгааг нь харах гэж өглөө болгон ухдаггүй зү. Үүний адилаар зүгээр л цаг хугацаа өнгөрөхийг зөвшөөр. Хэдэн сарын дотор та хуучин хэмэндээ орох болно. Бактериал твдэлтээс эрх чөлөөнд хүрэх 4 шат бол эдгээр юм. Гол зорилго нь адреналины ялгаралтыг зогсоох. Ялалт, тайван, хүлээн зөвшөөрлөөр ирдэг. Энэ эмчилгээ нь энгийн хэдий ч үр дүнтэй. Эрнигийн 2 дахь ололт. Эрнигийн түүхийг дахин үргэлжлүүлье. Би богино хэмжээний бактериал твдэлтэй тайвнаар өнгөрүүлсний дараагаар тэр сайхан мэдээг их нэртэй дуулгахаар том өрөөр өгөө орлоо. Тэр ном намайг идгээлээ гэж би түүнийг тэрнгээ хэллээ. Ямар ном гэж тэр надаас асуув. Тэр асуултанд гайхшин кофений ширээн дээр буй твдэх эмгэг болон хүлээн авах залбирлын талаарх 2 ном руу би харлаа. Твдэх эмгэгийн тухай номоо гэж би хэллээ. Гэхдээ одоо бодох нэ. Тэр 2 ном хоёулаа надад ижил зүйлийг өөр замаар сэтгэл зовлонгийн эмчилгээ нь хүлээн зөвшөөрөн, хүлээн авах гэдгийг зааж өгчээ.
Энэ зэрэгцлийг анзаарснаар би Библиэлд энэ зүйлийн талаар юу гэж заадгийг олж мэдэхээр Библийг судлахаар шийдлээ. Хэдийгээр Библиэд онцгойлон багтрал твдэлтийн талаар дурддаггүй ч санаа зовнил уур айдаст хэрхэн хандахыг тайлбарласан хэдэн ишлэлүүд бий. Энд тийм 3 ишлэлийг дурдъя. Ахан дүүс минь ээ, янз бүрийн бэрхшээл сорилт тулгарвал түүнийгээ баяр баясгалантай зүуд тооцож байгтун. Учир нь гэвэл сорилт туршилтыг тийнхүү давсныхаа үр дүнд итгэгч нь хөдлөшгүй бат болно гэдгийг та нар мэдэж байгаа билээ. Хөдлөшгүй бат итгэлээ хадгалан түүнийхээ үр дүнг амьдралдаа бүрэн дүүрэн харуулж байгтун. Тeenхүү та бүхэн нас бий гүйцэх мэд итгэлээрээ өсч бойжохдоо хүнд байвал зохих сайн сайхан зан чанараар огт дутахгүй болно. Яаков номын 1-р бүлгийн 2-оос 4-р ишлэл. Тийм ээ. Энэ ишлэл хачин сонсогдож байгаа ч Яаков бидэнд бэрхшээл туулж байхдаа баяртай байхыг зөвлөж байгаа юм. Энэ нь зовиуруудтайгаа тэмцэж байхаар тэднийгээ зочлон хүлээн авахтай туйлын адил зүйл юм. Хэрвээ би Бурхан энэ бүхний эрх мэдэлд нь байгаа бөгөөд тэрээр өөрөө юу хийж байгаагаа мэддэгэ гэдэгт итгэвэл амьдралд минь ирэх бэрхшээл бүрийг би хүлээн авч чадна. 1-р Тесалоник номын 5-р бүлгийн 16-аас 18-р ишлэлд үргэлж баяр баясгалантай байгтун. ертөнцийн эзэнтэй байнга ярьж байгтун. Ямар ч үед ямар ч нөхцөлд ертөнцийн эзэнд талархаж байгтун. Учир нь Есүс Христтэй нэгдмэл болсон та бүхнийг ийм л байгаасаа хэмээн ертөнцийн эзэн хүсдэг билээ. Дуулал номын 46-р бүлгийн 10-р ишлэлд байлдан тэмцэлтэхэ болцгоо. Тэгвэл та нар намайг ертөнцийн эзэн гэж танина. Тэгэхээр санаа зовнилын эмчилгээ нь залбирал юм. Би өөрийн бодлуудыг гаарч өөрийг минь захирахыг зөвшөөрөх албагүй. Би асуудлуудаа Бурханд хэлж түүгээр эдгээрт санаа тавиулж болно. Ингэсэн үедээ би зөвхөн Бурханы өгч чадах амар амгаланг мэдэрдэг. Эрнигийн олсон Библийн ишлэлүүд биднийг Бурхан руу ойртож, түүнд итгээрэй хэмээн урамшуулж байгаа юм. Гэвч олон хүмүүс энийг хэцүү, бүр аюултай зөвлөмж байна гэж боддгоо. Тэд энэ мэдчлэн эргэлзэж байж болох. Бурхан үнэхээр оршин байдаг гэж юу? Бурхан оршин байлаа гэхэд тэр бидний талаар санаа тавьдаг гэж юу? Тэрээр эдгээр Библийн ишлэлүүдийн хэлж байгаачлан үнэхээр биднийг хайрлаж чаддаг гэж юу? Бурхан итгэл хүлээхүйц байж чаддаг гэж юу? Тэр чинь бидний хийсэн буруу зүйлсийн төлөө биднийг шийтгэж чадах нэгэн биш гэж юу? Тийм нэгэнтэй дотносон гэдэг эрсдэлтэй л сонсогдож байна. Тийм ээ, эдгээр эргэлзээнүүд нь Бурхан руу хит ойртох талаар таны өөрийн тайлбаруудыг харуулж байж магадгүй юм. Тэгвэл эдгээр тайлбаруудаа анзаараад өөр 2 хүний түүхийг сонсцгоё. Бид тэднээс Бурхан руу ойртохоос айх болон твдэх эмгэгийг хэрхэн даван туулахыг илүү сайнаар суралцах болно. Судалгаа. Биел. Ихэнх хүмүүс сэтгэл зовнилын дайралт нь амьдралд хэрэгхээ мэддэггүй. Бие муутай сул дорой хүмүүст тохиолддгоо гэж боддог. Тийм бишээ гэдгийг дараах Биел гэдэг хүний түүх батлана. Биел бол том биетэй, түүний хүч тэнхээ нь өөртөө итгэх асар их итгэлтэй нь энэ тэнцүүд нэгэн залуу байв. Бусдыг удирдахад гаршсан тэрээр амжилттай бизнесмен болжээ. Биел юунаас ч хинээс ч айдаггүй байсан ч твдэх эмгэгт нүдүүлж дуусчээ. Ингээд энэ хэрхэн бий болсныг сонирхцгоё. Биел өөрийн бизнестэй 7 хоногт 70 цаг ажиллаж байх үедээ тэрээр хит их ядарч цожмог толгойн өвчин болон зүрхний өвчнөд болжээ. Үлчир зоригтой Биел үүнтэй тэмцэхээр шийдлээ. Гэвч түүнийг зовиртойгоо тэмцэх бүрт тэдгээр нь далайн давлгаа мэт ар араасаа нөмрөн авдаг байв. Эцэст нь тэдгээр дайралтууд нь түүний амьдралыг саажуулж мэдээгүй болгож орхилоо. Тэрээр туйлдалт, твдэлтийн өрхөнд орвол ресторанд захиалсан хоолойч идэлгүй явах шаардлага гардаг.
Үнэхээр яахаа мэдхээ байсан тэрээр бизнесээ зарж 2 жилийн туршид учир нь олддоггүй асуудлуудтайгаа тэмцэн гэртээ байлаа. Энэ зүр хэсэг Христэд итгэгч хүмүүс биелтэй нөхөрлөж тэд түүнд Есүс Христэд итгэснээр хэрхэн Бурхантай эв найртай байдаг талаар ярьжээ. Тэд хэрхэн хинч өөрийгөө Бурхантай эвлэрүүлж чадахгүй талаар биелд тайлбарлаж өгчээ. Зөвхөн Христэл үүнийг хийж чадах бөгөөд тэрээр үүнийг аль хэдийнэ бидний гмийн төлөөст загалмай дээр өөрийн амийг өгөхдөө хийсэн юм. Харин биел найзуудаа наадах чинь тэр чигээрээ утгагүй зүйл байна. Бурхан хэдий байлаач гэсэн хүмүүр өөрийн үйл айгаа үрч Бурханы тааллыг олохын тулд чадах бүхнээ хийх ёстой. Тэгснээрээ л Деважинд очиж магадгүй юм гэж хэллээ. Биэл зөвлөгч Эрни дээр очих хүртлээ өвчнөтөөгөө ганцаараа тэмцсээр л байв. Эрни, чиний зүрхний болон толгойн өвчнийг чинь адреналин үүсгэж байгаа. Чи зүгээр л тайван байх хэрэгтэй. Бүх завиуруудаа хэвийн зүйл хэмээн хүлээж ав. Бүх адреналин чинь дуусах үед дайралт чинь зогсно. Аяанда тэдгээр дайралтууд үгүй болж та эргээд хэвийн амьдралдаа амьдрах болно гэж тайлбарлаж өгчээ. Харин биел Эрнигийн санал болгосон зүйлсийг хийж тэр нь ч үр дүнгээ өгчээ. Хэдэн сарын дараа тэр ажилдаа эргэн орж хэвийн амьдралаараа амьдарч эхэллээ. Гэвч жилийн дараа багтрал твдэлтэн дагчээ. Тэгээд тэрээр дахин Эрн дээр ирэв. Чи хэдэн цаг ажиллаж байна вэ гэж Эрни асуулаа. Би 70-аас доош цаг ажиллах гэж хичээж байгаа. За гэж Эрни яжлангуй хэллээ. Тэгээд хизээ нь юу ч хийхгүйгээр амарч байна. Би өдрийн хоолны цагаар теннис тоглож, штанг өргөхөөр явдаг. Тэгэхээр чи дасгал хийж байхдаа ажиллаж байгаа үеийнхтэйгээл яг л ижил хэмжээний адреналин ялгаруулж байгаа. Би чинь тэрийг амралт гэж тооцдоггүй юм. Би ерөнхийд нь ойлголоо гэж би л хэллээ. Би өөрийгөө эргүүлээд хуучин зуршилтаа оруулаад байгаа юм байна. Тийм үү? Эрни биелд ажлын хинхэг болон стресстэй тэмцэж буй хүмүүсийн дэмжих бүлэгт хамрагдахыг зөвлөжээ. Аажимдаа тэрээр өөрийгөө хит их ачааллахгүй байх ухааныг олж авчээ. Гэхдээ энэ биелийн сурсан бүх зүйл биш юм. Энэ бүх туршлагуудаа эргэцүүлсний дараа тэр нэгэн өдөр Эрнид хэлэхдээ итгэнүү байна уу? Өөрөө мэдээ. Миний мэдрэлийн судлууд надад Есүс Христийн тэр сургаал үнэн гэдгийг хэлж өгсөн. Би твдэлд багтралтайгаа олон жилийн турш тэмцсэн ч миний шийдэмгий байдал болон хичээл зүтгэлүүд маань намайг аварч чадаагүй. Энэ бүх хугацааны турш твдэх эмгэгийн эмнэл нь тэмцэхэ бол, өөрийгөө өмчлөх гэж хичээхэ бол гэдэгт л байсаар байж. Би эмчилгээ нь ийм энгийн байгаагаас болоод үүнийг тоолгүй оргисон бол жинхэнэ тэнэг амтан болж дуусахгүй юу? Тэгтэл Бурхны хүмүүсийг аврах арга зам нь бас их энгийн юм а гэдг нь надад гэнт орж ирсэн. Бид зүгээр л өөрсдийн бар домнол болон гимээсээ эргэж Есүс бидний төлөө өгсөн гэдэгт итгэх хэрэгтэй. Би энийг өмнө нь үгүйсгэж байсан нь тэнэг байгаа юм шүү. Гэхдээ одоо би өөрөө Бурхны тааллыг олсноор өөрийгөө аварч чадахгүй гэдгийг ойлгосон. Би тийм хүч чадалтай биш ээ. Харин Есүс бол тийм гэжээ. Судалгаа Рода. Өнөөгийн хурдцтай хотын амьдралд стресссэн олон хүмүүс багтраа твдэлтийг мэдэрдэг. Рода өөрийн супермаркетын кассийн ажлаасаа болоод стрессийн талаар сайн мэддэг болжээ. Үйлчлүүлэгч нарын дараалал ихссэн үед тэдний зарим нь ямар их яарч байгаадаа үглэж, Родагаас түргэлхийг шаардна. Гэвч тэр хамгийн хурднараа л ажиллаж байгаа.
Аажмаар 4-өөс дээш хүн дараалсан байвал тэрээр толгой нэргэж, дотор нь муухаарч ажлаа үргэлжлүүлж чадхааргүй болдог байв. Эдгээр дайралтууд нь Родог сэтгэл түгшсэн, тогтворгүй самуурсан нэгэн болгожээ. Тэрээр ажлаа алдчихгүй. Дараачийн дайралтанд бүр дордож би ойрлох үедээ химэн зовиндаг байв. Түүний зовирууд нь илүү дордох уу? Тэр солиорох уу? Тэр үхэх гэж байгаа юу? Тэр юуг нь ч мэдэхгүй байлаа. Гэвч тэрээр өдөр бүр илүү зүдэрч дотор нь муухайрч толгой нэргсэн үеүүдэд шүдээ 100 кассын машинаас зуурдаг байлаа. Улмаар Родо бидний өмнөх судалгаагаар танилцсан Биллтэй танилцжээ. Билл адреналины хэмжээг багасгал зовоороо хэрхэн тайвнаар хүлэн авах талаар тайлбарлаж өгчээ. Ихээр урам авсан Родо би туршиж үзнэ гэж хэллээ. 7 хоногийн дараа Родо Билл рүү утастан түүний зөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаа хэлжээ. Тиймээс Билл супермаркет дээр ирж Родогийн ажиллахыг ажиглалаа. Завсарлагаанаараа Билл түүнээс "Чи амьсгалаа анзаарч үздэг үү?" гэж асуув. "Тэгэх ёстой юу?" "Тийм ээ. Чи богино түргэн амьсгалж байна. Ийм маягийн амьсгал нь уушгийг хүжил төрөгчөөр хэд дүүргэснээр толгой эргэдэг юм. Тэгвэл би яах ёстой вэ?" "Удаан гүнзгий амьсгаа ав. Тэгээд удаан гарга. Энэ нь илүү амар сайхан байхыг чи мэдэрнэ." Родо сандал дээрээ лав сууж, зориудаар гүнзгий амьсгаа аван "Ёстой сайхан байна" гэв. Билл "Наадах чинь чиний тогтмол иддэг хөнгөн хоол уу?" гэж Родогийн автомат худалдааны машинаас авсан шоколад руу заалаа. "Энэ эсвэл кола? Алим ч юм уу илүү эрүүл хоолны дэглэм чиний хүндрэлийг намжаахад бас их нэмэр болдог шүү." "Наадах чинь сайхан санаа байна. Би энэний талаар бодож байгаагүй юм байна." "Бас чи тогтмол дасгал хийдгүү?" Родо инэв. "Өдөржин ажил дээр зогсох нь хангалттай дасгал биш гэж юу? Гэртээ хараад цэцэрлэг тойрон түргэн алхна гэж огт боддгүй. Ажлын өдөр дуусахад бид бүгддээ л тэгэж санагддаг юм. Гэхдээ чи өөрийгөө жаахан дайжлаад дасгал хийж эхэлвэл 7 хоногийн дараагаас чи тийм ч их ядархаа болно. Тэгвэл миний багтрал твдэлт дээрдэх үү?" "Тэгнэ." "За, тэгвэл хийнэ. Амьсгал, эрүүл хоол, бас дасгал хөдөлгөөн" гэж Билл дүгнэлээ. "Эдгээр нь чамайг бэрхшээлээ даван туулахад чинь зайлшгүй туслах болноо." "Тусалсан чинь баярлаа Билл." "Тэгэлгүй яах вэ? Хэрв чамд зүгээр бол бас нэгэн зөвлөгөөг хуваалцмаар байна." "Тэг. Твдэх эмгийнхээ үр дүнд би Есүс Христ итгэснээрээ ирээдүйтэйгээ илүү дээр нүүрэлдэж байгаагаа олж мэдсэн." "Тэр нь ямар сайн зүйл авчрах юм?" гэж Родо гайхав. "Хүмүүс яагаад стресстэй байна вэ? Бид яагаад багтрал твдэлттэй болсон юм? Яагаад гэвэл бид бүгдээрээ айдас, санаа зовнил, буруутгал гихч ачаа гүүрээд явж байгаа учраас. Бурхны энэ бүгдийн шийдэл нь Есүс Христ юм. Родо, чи Есүсийг яагаад загалмаа дээр өгснийг мэдхүү?" "Би сүмд явдаггүй ч гэсэн ээж маань надад Есүс энэ дэлхийн гмийн төлөө өгсөн гэж зааж байсныг санаж байна." "Яг зөв" гэж Билл хэлв. "Би энийг их гоё үлгэр байна да гэж боддог байсан. Гэвч одоо би үүнийг үнэн гэж итгэдэг. Есүс миний төлөө өгсөн, бас тэр таны төлөө өгсөн." "Билл, таныг юу ингэж итгэлтэй байлгаж байна?" Би Библийг уншихад Бурхан намайг түүн дотор амархахыг урьж, аливаа зүйлсийн талаар их стресстэй хэрэггүй гэхийг нь би сонсдог. Энэ зөвлөгөөнд твдэх эмггийг эмчлэх арга барилтаа их төстэй. Эдэхийн тулд чи тайвшраад өнөөх хачин жигтэй зовируудаа хүлээн авах ёстой байдаг. Стресс, сэтгэл зовнилоос ангид амьдрахын тулд бид зүгээр л тайвшраад Бурхны уучлал болон халамж дотор байх хэрэгтэй. Биллийн бусад зөвлөгөөнүүд нь их тустай байсан болохоор Родо
Энэ зөвлөгөөг нь нухацтайгаар гүнзгийрүүлэн эргэцүүлжээ. Тэрээр Библи судлалын группт орж аяанда Бурхан түүнийг Есүс Христийн сайн мэдээнд итгэхэд чиглүүлжээ. Нэг өдөр тэр өөрийн шинэ харах өнцгийг биелүүлэхдээ би бүхий л амьдралынхаа туршид эргэлзээ төөрөгдлийн манан дунд амьдарч байж би бүх зүйлийн талаар зовж тарчилж яагаад ийм юм бэ гэдэг байсан. Яагаад гэвэл би Бурхан надад хайртай, миний төлөө санаа тавьдаг гэдгийг мэдтгүү байж би ихэнхдээ ирээдүй болон үхлээс айдаг байсан. Би өгсний дараа надад юу тохиолдохыг мэдтгүү байлаа. Одоо бол би амар тайван байгаа. Учир нь би Есүсийн амлалтуудын баттай байдал дотор байна. Тэр чин үннийг би та нарт хэлье. Миний үгийг сонсоод намайг илгээсэн ертөнцийн эзэнд итгэсэн хүн мөнхийн амьдралтай. Тийм хүнд ял шийтгэл ноогдохгүй. Тийм хүн үхтэл мэд амьдралаасаа салаад үнэн амьдрал руу орсон болоо гэж Иохан номын 5 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлд бичсэн байна. Тийм учраас би итгэлтэй байна. Би одоо манан будангаас гарч Бурхны хайрын гэрэл рүү орсон. Эзэн миний бүх стресс, санаа зовлтуудад маань тусалдаг. Энэ хоёр эмнэлийг харьцуулах нь. Бид судалгаануудаараа ажил дээрх хоёр эдгэрэх үйл явцыг харлаа. Нэг нь твдэх эмгэг, нөгөөх нь гин буруутгал, айдсын эмгэг. Энэ хоёрыг нягтлан харьцуулъя. Бодит байдлыг бүх үгүйсэг. Твдэх эмгэгийн зарим хохирогч нар өөрсдийнхөө асуудалд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байдаг гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Оронд нь тэд өөрсдийгөө ховор өвчнөөр шаналж байна хэмээн төсөөлдөг юм. Эдгээр хүмүүс нь Бурхны өмнөх хүмүүсийн гмийн үнэн ноцтой байдал, буруутай байдлыг үүсгэж байдаг хүмүүстэй адил юм. Тэд буруу болсон, хэлсэн, үйлдсэн бүрийнхээ төлөө Бурхны өмнө хариуцлага хүлээхгүй гэцгээдэг. Гэсэн хэдий ч Библи онцлон хэлэхдээ ертөнцийн эзэн хүн төрлөختнийг шүүх үед санамсаргүй хэлсэн үгнийхээ төлөө хүртэл хүн түүний өмнө хариуцлагад тооцоолно гэж Матай номын 12 дугаар бүлгийн 36 дугаар ишлэлд хэлжээ. Яишхах номын 59 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлд харин үйлдэж хийсэн гэмчин л ертөнцийн эзнийг чинь та нараас тусгаарлсан юм гэж хэлсэн байна. Бурхан болоод хүмүүсийн дундах саад нь бодит юм. Тэр саад нь бидний дуулуургүй байдал байдаг. Үүнээсээ болоод бид Бурхан руу ойртохоос айдаг. Тиймээс бид амьдралдаа зүдэрч Бурханы хайр халамжийг авч чадалгүй өнгөрдөг. Эмнэл байгаа гэдгийг ойлгоорой. Айдас, адреналин, зовир гэсэн мөчлөгийн занганд орсон олон хүмүүс үүнээс гарч байхгүй гэж таамагладаг. Тэд өөрсдийгөө айдас, зовлонтой амьдрал руу тушааж байгаа хэрэг юм. Тэд эмчлэх арга зам байгааг олж мэдснээрээ ямар их тайдгарах болоо. Бидний Бурхантай харилцах сэвдсэн харилцааны эмгэгийн хувьд эмнэл бий юу? Библи хэлэхдээ яагаад гэвэл хүн төрлөختний гмийн ялыг Христ өөрийн биеэр бүрэн дүүрэн идлэхдээ өөрөө ямар ч гэмгүй үнэн ч шударга байсан хэрнээ гэмтэй хүмүүсийн төлөө эргэлт буцалтгүйгээр нэг л удаа ам бие зориулсан юм а гэж 1-р Петр номын 3 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлд өгүүлжээ. Есүс хэлэхдээ би бол хонин сүргийнхээ үнэнч сайн эзэн нь болоо. Сайн эзэн нь хонин сүргийнхээ төлөө амиа өгдөг. Хинч миний амийг надаас авч чадахгүй. Би өөрийнхөө ам биеийг сайн дураараа золиосолж байна. Би амиа золих эрхтэй бөгөөд басгүй дахин амьлах эрхтэй гэж Иохан номын 10 дугаар бүлгийн 11-18 дугаар ишлэлд өгүүлсэн юм. Есүс Христ өөрийнхөө гим зэмгүй амьдралыг бидний үйлдсэн гим бүрийн төлөөсөнд дуртаяа өгсөн учраас Бурхан бидний гмийн үрийг үгүй болгож өгсөн юм. Есүс өөрийн амийг буцааж авах тухай ярихдаа тэрээр үхлээс амьлах тухайгаа зөвгнөн ярьж байгаа юм. Тэгээд тэр яг түүнийгээ хийсэн юм. Есүс Христийн авралын ажлууд нь таныг болон бусдыг цөхрөөж буй хамгийн аюултай өвчнүүдийг эдгэх Бурхны эмнэл юм. Тэгвэл ийм асуулт үлдэж байна. Би хэрхэн энэ эдгэрлийг авах вэ?
Эмнэлд итэг. Эмнэл нь Есүс Христ юм. Түүнийг та зүрх сэтгэлдээ дараах 2 алхмаар хүлээн авах боломжтой. 1-дүгээрт та өөрийнхөө гэмтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Таны асуудал дах Бурхны зөв оншийг хүлээн ав. 2-дугаарт Христ таныг авах ёстой шийтгэлээс тань аврахаар өөрийн цусыг урсгасан гэдэг ганхашгүй баримтад тулгуурл. Энгийн байгаагаас нь болоод энэ эмнэлийг бүү тоолгүй орхиорой. Энэ бол амьдралын хамгийн гүн гүнзгий эмгэгүүдийг эмчлэх баттай бөгөөд найдвартай эмчилгээ юм. Та өөрөө өөрийгөө эмчлэх албагүй. Та Христийн танд хийж өгсөн зүйлүүд дээр өөрийн зүтгэлийг нэмэх шаардлагагүй. Өөрийн зүгээс ганцхан түүнд итгэлээ тавьж буйгаараа Христийн авралын ажилд итгээрэй. Хэрвээ та үнэн зүрхнээс Христийн эмнэлийг хүлээн авахыг хүсэж байгаа бол түүнийг өөрийн үгээр Бурханд хэл. Эсвэл та өөрөө хүсвэл дараах залбирлын санааг ашиглаж бас болно. Тэнгэрлэг эцэг минь, би таныг болон бусдыг хэрхэн хайрлах ёстойгоороо хайрлаж чадаагүй. Би гим нүглээр бохирдсон нь илэрхий. Миний хүртэх зохистой бүхэн нь таны мөнхийн шийтгэл билээ. Энэ бүх буруугийнхаа төлөө би даруугаар танаас өршөөл гуйж байна. Та өөрийн үнэн дотор миний бүх гим нүглийг үгүй хийж өгсөнд тань би талархаж байна. Үүнийг та миний аврагч Есүс Христээр дамжуулан гүйцэлдүүлсэн билээ. Тэр миний гмийн төлөө зовж, харин би уучлагдсан юм. Христ үхлээс амилсан шиг та намайг эдсийн өдөр өөртөөгөө үрд мөнхөд хамт амьдруулахаар босгох болно. Би энэ сайн мэдээнээс ирээдүйдээ итгэх итгэл, баяр баясгалан, уучлалыг олж авдаг. Эзэн таныг аврагчаа хэмээн итгэх итгэлийг ариун сүнс надад өгсөний төлөө талархаж байна. Итгэлийг минь үргэлжлүүлэн батжуулж өгөөч. Тийхүү би тань руу ойртохоосоо хизээч айхгүй байх болно. Амен. Сэтгэл зовнилын дарангуйлалгүйгээр амьдралаа таашаая. Цаг хугацаа өнгөрөх тусам багтрал твдэлтийн зовиуруудаа тайвнаар хүлээн авсан хүмүүс аяанда итгэдэг. Тэд амьдралаа дахин шинээр үргэлжлүүлэх боломжтой болдог. Тэдний сэтгэл зовнил, айдсууд нь ирээдүйдээ итгэх итгэл болоод баяр баясгалан гар солигдсон байдаг. Үүний адилаар та Есүс Христэд таныг үхэл болон гим нүглээс тань аварсан аврагчаа хэмээн итгэснээр та ирэх өдрүүддээ баяр баясгал, итгэл дүүрэн байдлыг мэдэрдэг. Танд асуудлууд, стресс, зарим үед зүрх шархлуулам зүйлс байсаар л байх боловч тэдгээр нь таныг дахин зүдрээгээд байхааргүй болсон гэсэн үг. Үүний оронд та амар тайвнаар Бурхны өдөр тутмын халамж дотор байгаарай. Библи ингэж амласан байдаг. 2-р Коринф номын 5-р бүлгийн 17-р ишлэлд тиймээс Христтэй нэгдсэн хүн ертөнцийн эзний цоо шин бүтээл боллоо гэсэн үг юм. Тийм хүний хуучин амьдрал нь үе өнгөрөөгөөд цоо шин амьдралтай болсон нь элд харагддаг гэжээ. Мөн бодол санаа нь таны зүг хандсан хүнд та төгс амар тайвныг өгнө. Яагаад гэвэл тийм хүн нь зөвхөн танд л найдаж байна хэмээн Яишхах номын 26-р бүлгийн 3-р ишлэлд өгүүлсэн байна. Үнэн хэрэгтээ та нарыг ертөнцийн эзэн л харж хамгаалж байгаа болохоор сэтгэл түгшээсэн бүх асуудлаа түүнд л хэлж даатгаж байгтун хэмээн 1-р Петр номын 5-р бүлгийн 7-р ишлэлд хэлжээ. Харин Филиппой номын 4-р бүлгийн 4-6-аас 7-р ишлэлд өгүүлэхдээ их эзэнтэй холбоотой болсондоо үргэлж баяр хөөртэй байгтун. Үүнийг бодохдоо баяр хөөртэй байхыг би та бүхэндээ хандаж давтан хэлмээр байна. Юунд ч бүү санаа зовогтун. Харин юм бүхний талаар ертөнцийн эзэнтэй ярьж, түүнээс гуйж, түүнд талархлаа илэрхийлэн, хүсэл бодлоо илчлэн хэлж байгтун. Тэгвэл ертөнцийн эзнээс ирэх
хүн төрлөختний төсөөлж чадашгүй тэр их амар тайван нь Есүс Христтэй нэгдмэл болсон та бүхний сэтгэл зүрхийг тайшруулан хамгаалж байх болно гэж бичсэн байна. Дуулал номын 4-р бүлгийн 8-р ишлэлд унтаж хэвтэгтэй хүртэл би амар тайван байдаг. Учир нь гэвэл мөнхийн эзэн минь таал намайг аюул ослоос хамгаалж байна хэмээн өгүүлжээ. Тэгэхээр биднийг стресстүүлж мэдэх өдөр тутмын дарамтуудтай учирсан үедээ бид өөрсдөдөө Бурхны байнгын хайр халамжийн үннийг л хэлэх хэрэгтэй. Эзэн бидний хамгийн том асуудлууд болох гэм, буруутгал, үхлийг шийдвэрлэхдээ эдгэмжит байсан юм чинь тэрээр бидний амьдралд ирэх бусад бүх асуудлуудыг шийдвэрлэх чадaltaй гэдгээ зайлшгүй батлах болно. Эмнэлээ хуваалцаарай. Та Эрни хэрхэн твдэх эмгэгийн эмнэлийн талаар биелд хэлж, биел Родод хэлснийг анзаарав. Үүнийг олж мэдсэн хүмүүс түүнийгээ бусадтай хуваалцаж, хүнээс хүнд хүрэн тэлж байх санаа тавилтын гинжин холбоос үүсгэж байдаг. Есүс Христтэй уулзах нь, итгэх нь үүнтэй төстөө нөлөө үзүүлдэг юм. Түүний авралын баяр хөөргийг олж нээсэн үед та түүний сайн мэдээг бусдад дамжуулахын хүслэн болдог.